Хоолыг хэрхэн аюулгүйгээр өгч болох вэ? Энд бүх зүйл маш энгийн бөгөөд зарим дүрмийг санаж байх нь чухал юм. Мэдээж Фюри хэлбэрийн хоолноос эхлэх нь аюулгүй бөгөөд энэ нь хамгийн аюулгүй арга юм. Гэхдээ хэсгүүдийг оруулахад хэд удаан хугацаа зарцуулах шаардлагагүй. 6 сарын настай хүүхдүүдэд тэдний пинцетний барилт байхгүй үед бид том хэсгүүдийг санал болгож болно. Гэхдээ залхих боломжгүй. Хүүхэд үүнийг гараараа барьж хазаж амандаа оруулж хазахыг оролдох боломжтой. Мэдээж та хүүхдэд хоолыг зөвхөн таны хяналтаар өгөх хэрэгтэй. Ингэснээр хоолтой танилцах процесс аюулгүй байна. Хоолны хэсэг нь насанд хүрэгчдийн 2-3-ны зузаан урттай байх ёстой. Хүүхэд энэ хэсгийг гараараа барьж бүрэн хазаж чадахгүй. Гэхдээ хазаж болно. Жишээлбэл манганы яс том алюминий хэсэг эдгээр нь хазахад хэцүү бүтээгдэхүүн бөгөөд хүүхэд зөвхөн шүдээрээ хазаж чадна. Зөөлөн бүтээгдэхүүнд анхааралтай байгаарай. Жишээлбэл банан томоор өгөхгүй. Учир нь зөөлөн хүүхэд том хэсгийг хазаж залхихад бэрхшээлтэй. Тиймээс аюулгүй байдлын чухал дүрмүүд байна. Дугуй зүйлсийг хагалж хуваах хэрэгтэй. Жишээ нь усан үзэм, хөх тариа, чери помидор. Жижиг зүйлсийг зөөлрүүлэх эсвэл нухаж хэрэглэх хэрэгтэй. Арьс, жижиг үр жимс байвал тэдгээрийг хасах хэрэгтэй. Самар 6 сарын дараа паста хэлбэрээр өгч болно. Хатуу түүхийн ногоо жимсийг термик боловсруулалт хийж хүүхдэд өгөх ёстой. 8-9 сарын дараа жижиг хэсгүүдийг санал болгохдоо тайван байж болно. Тэд зөөлөн байх ёстой, гарын хурууны даралтаар задрах ёстой. Гэхдээ аюулгүй байдлын дүрмүүд хэвээр байна. Сүүлийнх гэхдээ чухал зүйл. Хүүхэд зөвхөн таны хяналтад идэж болно. Та хүүхдээсээ гарын урт зайд байх ёстой. Хүүхэд сандалд сууж доош унаж гулсахгүй байх ёстой.